Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлдэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Баянгар аймгийн Шинжин суманд уламжлал болгон зохион байгуулагддаг аваргуудын нэрмжит Баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг бүрэн эрхээр хүргэхэд бэлэн болоод байна. Өнөө жилийн Тэмээний Баяр наадмыг Шинжин сумын аварга малчин Арднагийн Буухүү агсны үр хүүхдүүд ач зээнар нь аварга малчин аавынхаа нэрмжит болгон зохион байгууллаа. Арднагийн Буухүү агс нь Балчирбаг наснаас мал маллаж олон сайхан амжилтын эзэн болж төрлөг нутаг эх орныхоо хөгжилд өндөр хөв нэмэр оруулж байсан шилдэг малчтын нэг байсан юм аа. Түүний үр хүүхдүүд ч гэсэн аав ээжийнхэн малч ухааныг өвлөж их нутгийг Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж Улас аймгийн аварга малчид уяачид олноор төрөн гарсан билээ. Арднагийн Буухүү агс нь 1925 онд Засагтхан аймгийн Юмбэсийн хушууны нутаг болох одоогийн Баян өндөр сумын нутаг Жороогийн шар гэдэг газар мэндэлсэн. Нэгдэл байгуулагдахад анхлан нисэж 3 удаа хөрөнгөө нийлүүлсэн. Хантайгаан сууж 10 сайхан үр хүүхдийг төрүүлж өсгсөн. Хүүхдүүдээс нь ардын боловсролын тэргүүний ажилтан Хөдөлмөрийн гавьяаны Улаан түгийн одонд зөвлөх багшаасан. Таштава Монгол улсын аварга малчин Батарших, аймгийн аварга малчин Чулуунбат, Мэнд сайхан Жигжигцүрэн, аймгийн аварга малчин Лавгсран, сумын аварга малчин Дашцүг тэргүүтээ олон бас аварга малчид төрөн гарч нутаг орныхон хөгжил цэцгэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. Түүнчлэн Арднагийн Буухүү агсны хоёр том охин нь цос нийгмийн үед нэгдлийн мал маллаж нэг нь 7 нэг нь 9 хүүхэд төрүүлж өсгсөн. Хүүхдүүдээс нь Шарвын Дашвалдан Шинжин сумын уяаштай холбооны тэргүүн хэмээх ажлыг бас амжилттай сайхан хийж явуулвал Жигжид цүрэн Бямцрын нар энэ цаг үед олон сайхан хурц хурдан тэмээнүүдийг уй цойж хурдлууж нутаг орон өвгдээсийнхаа нэрийг гаргаж яваа юм аа. Баянгар аймгийн Шинжин сумын ариат аварга малчин Буухүү агсны нэрмжит Баяр наадам өргөн дэлгэр зохион байгуулагдсан. Баяр наадмын өрөөнд хурдан атны уралдаан, хурдан тайлагны уралдаан, хурдан тормны уралдаан болон хүндэтгэлийн үйл ажиллагаа зэрэг олон сайхан арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төвлөрөгдсөн байлаа. Ингээд эрхэм хүндэт үзэгчид та бүхэн Баянгар аймгийн Шинжин сум зохион байгуулагдсан аварга малчин Арднагийн Буухүү агсны нэрмжит Баяр наадмыг бүрэн эрхээр нь хүлээн авч үзнэ. Эрхэм хүндэт үзэгчдээ бид хүн та бүхэндээ Баянгар аймгийн Шинжин сум зохион байгуулагдаж байгаа аваргуудын наадмыг хүргэж байна. Өнөөдрийн Баяр наадмын хурдан атны уралдаанд бүртгэгдсэн хурд уралдаан атнууд энхүү гарааны 6 дээрээс эргэлээ. Цаатлаар Шинжин сум аймгийн алдартай Жотон бовгийн хөгтөмөө өнгөлөөд гарч байгаа харагдаж байна. Ингээд ер нь үзүүрийн тэмээнүүд бол өнөөдрийн Баяр наадмын хурдан атны уралдааныг хөтлөөтэй. Баянгар аймгийн Шинжин сум аймгийн алдартай Буухүүгийн Лавгсрангийн хурдан бор тэмээ наадлаар энэ гарч байгаа харж байна. 90 говцтой мөн бисэн. 90 говцтой уралдаанчуудаа унтсан. Өнөөдрийн Баяр наадмыг зохион байгуулж байгаа Буухүүгийн. Сүхтогоогийн Баатарын хурдан хөрөн тэмээ энэ сагаан саарл дээлтэй уралдаанч удсан Сүхтогоогийн Баатарын хурдан хөх тэмээ гараад ирсэн ба харагдаж байна. 101 дугаартаар аймгийн алдартай уяач Цэрэн давгийн инк магнагийн урдан тэмээ өнөөдрийн Баяр наадмын хурдан атны уралдааны үзүүрийн дөрвөн тэмээн дээр очиж байгаа. Тэр цагаан нэмнээтэй тэмээ бол Баянгар аймгийн Шинжин сумын уяач өнгөний Өмнөг аймгийн 3 дэсмийн уяач Шаван Ямасрын хурдан халтар тэмээ хурдан атны уралдааныг хөтлөлөө үзэгчтэй. Шаван Ямасрын хурдан халтар тэмээ өнөөдрийн Баяр наадмын хурдан атны уралдаан хөтөлсөн. Аймгийн алдартай Шаван Ямаср үед ламын халтар тэмээ юм байна. Цаатлаар нь Амар зайгийн өсгөрийн хурдан тэмээ орж ирсэн байгаа харагдаж байна. Ингээд цаатлаар хөх тэмээ ороод ирсэн. Том бовгийн хурдан хөх тэмээ 4-5-ын бөөрөн дээр оршилж байгаа. 4-5-ын бөөрөн дээр оршилж байна. 24 дугаартай энэ хөөрхөн хөхүүд хөөрхөн хөх ордоо орж иж байгаа шиг байна. 14 дугаартай уралдааны зэмдэрсэн Сүхтогоогийн Баатарын хурдан хар тэмээ орж ирлээ. Харын тэмээнүүдийг харуулъя да. 79 дугаартай, 47 дугаартай хурдан 79 дугаартай уралдааны зэмнүүд мордсон. Аймгийн алдартай Нямцрангийн мөнхтийн хурдан шар тэмээ энэ тэмээнүүдийн өнгөн дээр гараа авчлаа. Суугаад бүр арын тэмээнүүдийг та бүхэнд бид хүн харуулж байна.
За ингээд өнөөдөр бол Баянгор аймгийн Шинжин суманд одоо алдартнуудын наадам гэж уламжлал болон одоо зохион байгуулагддаг наадам зохион байгуулагдаж байгаа. За тэгш жаргалын алтан гэрлийн шар тийм ээ энэ 70 дугаартаа уралдааны замд орсон Баянгор Шинжин систем. За 2 дугаартаа уралдааны замд доморцсон Сүхтгоогийн Баатрын 2 тимээ мордуулсан юм байна. Сүхтгоогийн Баатар 3 тимээ мордуулсан юм байна. За энэ мөн одоо 183 дугаартаа уралдааны замд орсон Сүхтгоогийн Баатрын одоо хурдан тимээ байна. За манай шар нохоо орж ирж байна. Шар нохоо яг тэмээний дээр орж ирж байна. За шар нохооны цаатал дээр бол одоо Дашцүгэн Бямсрангийн одоо хурдан хар тимээ одоо уршиж байгаа. За манай шар нохоо бол яг ингээд одоо бас олон жил тийм хурдан тимээ хурдан морийг одоо дагаж байгаа ийм одоо хурдан нохоо байгаа. За хурдан нохооны хувьд бол одоо бас за үзүүрлөгөө зүтгэж байгаа харагдаж байна да. Цаатлын 2 тимээнийхээ зөв талаар нь туулаад одоо урагшлаа туушинж байгаа харагдаж байна. Манай шар нохоо бол олон жил одоо энэ шинэ за тэгш жарлын одоо алтан гэрлийн шар тимээ тэр 70 дугаартай 184 дугаартаа уралдааны зам Сүхтгоогийн Баатрын одоо хурдан тимээ одоо урагшилж байна. За одоо ингээд урагшлаад одоо Хадбаатарын шар тимээ одоо Баянгор аймгийн Шинжин сумын аймгийн алдартай Чулуунбатын Хадбаатарын одоо хурдан аврах шар тимээ өмнө аврах шар тимээ гараад ирсэн одоо урагшилж байна да. За ер нь одоо бас тайлаг хурдан байсан. За бага насандаа бас хурдан байсан шүү. За одоо өнгөний тэмээнүүд бол нэлээ холдсон байгаа тийм ээ. Хөгжмөө жоох авчаарай. За ингээд эхний 5 тэмээ бол одоо өнөөдрийн Баянгор аймгийн Шинжин сум зохион байгуулагдаж байгаа. За алдартуудын наадам гэж одоо буу хэмээ хүний өр хойч хүүхдүүд нь одоо зохион байгуулж байгаа энэ сайхан баяр наадмын хурдан адны уралдаан бол одоо өргөн дэлгэр сайхан эхэлж байна. За Чулуунбатын Хадбаатар өнөөдөр одоос нь буу хүүгийн Чулуунбат гэдэг хүний өр хүүхдүүд бас өнөөдрийн баяр наадмыг сайхан зохион байгуулж байгаа. Ингээд энэ аврах шар тэмээ одоо энэ олон наадамд бас одоо одоос нь хөлн жоохон эвгүүтэй л одоо уралдаа байсан болохоос бол энэ шар тимээ хурдан тимээ шүү дээ. Баянгор аймгийн Шинжин сумын аймгийн алдарт уяач Чулуунбатын Хадбаатарын одоо хурдан шар тимээ өнөөдөр одоо өгдийнхөө дээдсийн одоо энэ сайхан зохион байгуулж байгаа наадамд хүндэтгэл үзүүлж одоо бас уралдаж байгаа юм байна. Шар тимээг бол одоо ойр тараагүй их гоё одоо хийцтэй их одоо сайхан уралдадаг. Тайлганда одоо 2018 онд одоо бас Баянгор аймгийн Баянлаг зохион байгуулагдсан 2 төм тимээний наадамд одоо бас Монгол улсын алдарт бай Сангиживчин галтын залуу аврах тимээтэй л одоо бас уралдаж байсан ийм одоо хурдан тимээ шүү дээ. За өөрөх нь одоо нэрмж дууч одоо түрэн гарсан байгаа. За 47 дугаартаа хурдан тимээ бол одоо энэ уршиж Баянгов сумын уяач Инжээгийн Батбаатарын одоо хурдан тимээ 10 дээр одоо урагшилж байгаа шүү. За одоо ингээд урагшлаад үзүүрийн тэмээнүүдээ одоо бүгд харуулъя. Баян өндөр сумын аймгийн алдарт уяач Нямхүүгийн амар зайгийн ботхон тэмээнүүд гэж аргагүй одоо хурдан байдаг шүү. Ер нь одоо өмнө говь, дорн говь, Бовранга, Баян хонгор гэж олон газар одоо Нямхүүгийн амар зай гэдэг хүний одоо ботхон тэмээнүүд одоо бас очсон, зарагдсан. За тэгээд одоо олон амжилтын одоо эзэн болж байгаа. За энэ одоо хөх тэмээ бол ер нь их сайн хурдан тэмээтэй уралсан болгондоо бас төрүүлж яригдчихсэн. Хөх тэмээ өнөөдрийн баяр наадамд нэг за хөрөхгүй төрүүлэх юм шиг байна. Хардаа шар тэмээ явж байгаа. За Цэрэндаг инх магнагийн одоо хурдан шар тэмээ явж байгаа. За хөх тэмээ бол одоо за шар тэмээ чараас бол нэлээд зүтгэж л байгаа харагдаж байна. Гэтэ барай бол одоо нэлээд дөгцсөн байгаа. За энэхүү эрхэм мэнд үзэгчтэй Баян хонгор аймгийн Шинжин сум зохион байгуулагдаж байгаа 2025 оны алдартнуудын наадам буюу за ингээд буу хүүгийн одоо өр хүүхдүүд ач зээнээр зохион байгуулж байгаа энэ сайхан баяр наадмын хурдан одоо атны уралдааны одоо төрөө одоо барайнд одоо орж ирж байна. За ингээд Баян хонгор аймгийн Баян өндөр сумын аймгийн алдарт уяач Нямхүүгийн амар зайгийн одоо хөх тимээ. За өнөөдрийн баяр наадамд одоо төрүүлж гэн үзэгчтэй. Төрүүлж байна. За шар тимээ чи нааш шахаад шүү. Шар тимээ нааш. За ингээд Цэрэндагийн шар тимээ аман үзэнд одоо ордлоо. Юуны инх магнагийн Цэрэндагийн инх магнагийн шар тимээ аман үзэнд одоо ордлоо шүү үзэгчтэй. За хоёр тимээ бол одоо холхонд за өнөөдөр хөх тэмээ хордон байж Шинжинстэй алдартуудын наадамд төрүүллээ. Баяр хүргэе. За баярлаа. За хөх тэмээнийхэн тухай ярил. Энэ манай өөрийн ботхон тэмээ байгаа. Манай өөр яг өөрийн удам хөшлийн өөрийн яг ботхон тэмээ байгаа. За энэ жил хэд хуралдаа нэ? Энэ жил 2 дахь хуралдаа. 24-нд бас Шинжит төрөөд төрүүлсэн. Тэгээ сумын алдартуудын наадамд өрж төрүүлээ. Тэгээд сая өрж бас төрүүлсэндээ баяртай байна. За хацаах урлаж амуу үзүүлээ. Баяр хүргэе. Баярлалаа. За атныхын тухай ярил. За энэ одоо нодон би төрсахаас авсан юм байна. Нодон 500 оноо төрүүлсэн. Энэ жил 3 дахь хуралдаа. За наадам хийж байгаа хүмүүс тань.
Оо баярлалаа наадам хийж байгаа ханд устаас баярлалаа сайхан наадам хийж байна. Ацаага уралдаж гуруулаа баяр хүргэё. За баярлалаа. Манай найз Лавгсрынгийн маань зохион байгуулж байгаа хатдуудын зохион байгуулж энэ уралдаанд шалтгаан маань анхны уралдаанд ажилласан баяртай байна. Өмнөх амжилтууд байна. Оо энэ тэгэл аймаг улс хүчит нэлээд олоорсон юм байна те. Аа. Сүүлийн 2-3 жил улсын мөсийн уралдаанд завсраг орсон. Доорногой Баян хонгорт. Хүүхдийн өнөөдөр бол сайхан дөрвөлөө баяр хүргэё. Баярлалаа. За юуны өмнө наадам хийж байгаа хүмүүстэй өнөөдрийн мэндүргээ сайхан удаан зохион байгуулж байна. Хөгтмөө маань энэ жил 3 оролдож 3 орлоо. Өнөөдөр хөгтмөө маань айргийн 4-оор орлоо. Баян аймгийн Баян өндөрсөн аймгийн алдарт уяач Алтай найз маань өгсөн тийм байгаа. Тэгээ найзтай баяр хүргэе та хортон тийм өгсөн. Сайхан уралдаж тавлаа баяр хүргэё. За баярлалаа. За автайгаа тухай. Хөгтмөө жил нэг 4 төгөл болсон юм чинь. 4 болсон. Ямар наадам. Нэг баян тараа нэг явчихад байсан. Тэгээ сумдаа нэг хоёр авсан. За энэгүй Баянгар аймгийн Шинжин сум зохион байгуулагдсан Баянгар аймгийн Шинжин сумын авраг малчин Арднагийн Буухов агсны нэрмжид Тэмээний баяр наадмын хурдан атны уралдаанд төрүүлж яригдсан атнуудын эзэн хүмүүст нь баяр хүргэж зохион байгуулагчдын зүгээр шагналын удаа гардуулж байна. За төрүү тэмээг одоо атан тэмээгээр одоо байлж шагналын удаа гардуулж байна. За амун үзүүнүүдэд хурдсан тэмээг 1,200,000 төгрөг, хайргийн 3 удаа хурдсан тэмээг 800,000 төгрөг, хайргийн 4 удаа хурдсан тэмээг 600,000 төгрөг, хайргийн 5 удаа хурдсан тэмээг 400,000 төгрөг. За ингээд өргөмжлөл медаль мөнгөний шагналаар шагнаж урамшууллаа. За ингээд одоо баяр наадмыг зохион байгуулагчдын болон за мөн одоос Арднагийн Буухов агсны хөр хүүхдүүдийн зүгээс шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Өнөөдөр одоо та бүхний зохион байгуулж байгаа наадамс өргөн дэлгэр болж байна. Наадмаа хэсэгдээс болох тийм. Одоо өнөөдрийн наадам бол үнэхээр сайхан болж байна. Тий нар хурдгширсэн тэмээс хурдан байна. Өсөө эзэнч олон байна. Газар газрын хөлгүүд ирлээ. Сайхан наадам боллоо. Би энэ айлын 6 дахь хүүхэд нөгөө. Тэгээ би энэ сэргээс ирснээс хойш бас нэгдэлж байгаа ажил хийж байгаа. Тэгээ мал болсон. Тэрнээс хойш сумын сайн малчин тийм үтээд тийм ил суудаа манай ер нь баг цугаараа аймаг сум улсын сайн малтанд ийм усууд байгаа юм. За тэгээ нутгаа олондоо ах дүүстэй сайхан ирүүлэг хэлбээ да. За бидний нааданд ирж хуран цугласан газрын уяач та бүхнийг одоо сайхан нааданд баярлалаа л гэж ирүүлээ дээ. Ингээд хурдан тайлагны уралдаанд одоо бүр төгс уралдаанд тайлагууд гарны 6 дээрээс иргсэн. За Баянгар аймгийн Шинжин сумын уяач Төмөр хотын Даваацрынгийн уралдаан тайлаг цагаалаар одоо өтөөтэй гарч байна. За нааталтаар 0-1 дугаартай уралдааны нутсан Баянгар аймгийн Шинжин сумын халарт байж Эрдэнэ хотын Нацагдэржин одоо уралдаанд шар тайлаг 66 дугаартай уралдаан тайлаг энэ Баянгар аймгийн Шинжин сумын уяач Эрдэнэ хотын Ламдэржин шуурга халсан гэдэг тайлаг 66 дугаартай. За манай шарны хож бас л одоо тайлагнуудаа гараад явлаа да. Яг одоо дундуухан гараад одоо хөшөж байгаа харагдаж байна. Энэ дунд 133 дугаартай цагаан тайлаг бол одоо Баянгар аймгийн Баатхан сум аймгийн алдарт байж Балдарчин Бачаалын үежилдүүлдэг Даваасрынгийн Батхатын одоо хурдан тайлаг одоо оршуулж байгаа. За цаатал дээр нь 34 дугаартай уралдааны замд одоо мордсон хурдан тайлаг одоо гараад ирсэн одоо оршуулж байгаа. Баянгар аймгийн Шинжин сумын яаж Урднасангийн Инкваторын одоо хурдан тайлаг цаатын цогон онгол бачаараа. За ингээд одоо өнөөдрийн баян наадмын хурдан тайлагтай за Гамбатын ууган тогтгоо одоо хурдан тайлаг 51 дугаартай Баянгар аймгийн Баатхан сум аймгийн алдарт байж 93 уралдаанд үзсэн 0-1 дугаартай Баянгар аймгийн Шинжин сумын яаж Нацагдэржин одоо хурдан тайлаг Эрдэнэ хотын Нацагдэржин хурдан тайлаг бол одоо тором хурдан байсан, шилбэн тайлаг хурдан байсан, өнжил одоо хөгшин тайлаг бас л одоо хурдан байгаа баха. За ингээд үзүүрийн тайлгуудыг харуулгаад наадлаар нь 32 дугаартай юм бол одоо тайлагын дөрцөн Томонжор Монгол улсын авраг малчин Томонжорлын хөө сумын алдарт байж Дөрцөнгийн одоо Дөрцөнбөгийн одоо хурдан Монгол шар гэдэг тайлаг наадлаар одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд цаатал дээр нь 124 дугаартай уралдааны үзсэн Баянгар аймгийн Шинжин сумын аймгийн алдарт байж Төмөр хотын Даваацрынгийн одоо хурдан тайлагны уралдааны өнгөн дээр одоо гараад ирсэн байгаа. За ингээд үзүүрийн 6 тайлаг бол одоо Баянгар аймгийн Шинжин сум зохион байгуулагч өнөөдрийн баян наадмын хурдан тайлагны уралдаанд өтөлсөн аймгийн алдарт байж Чулуугийн Гиндэн сонмын одоо хурдан тайлаг одоо наадлаас 3 удаа хурд явж байгаа харагдаж байна. Тэр улаан малгайтай хэлсэн. За Бууховгийн Лавгсрынгийн аймгийн алдарт байж Бууховгийн Лавгсрынгийн одоо хурдан шар тайлаг тором хурдан байсан шилбэмүүд одоо хурдан хөх тайлаг бол бас л одоо хурдан тайлаг да. За энэ дотор одоо өнөөдрийн баян наадмын хурдан тайлагны уралдаанд
Баян хонгорын Шинжинцэм аймгийн алдартай Буугийн Лавсрынгийн Ботгон тамагтай 4 тайлаг одоо мордсон байгаа харагдаж байсан. За ингээд Буугийн Лавсрынгийн одоо урдан тайлаг бол одоо хөтөлсөн байгаа. 09 дугаартай Баян хонгорын аймгийн Шинжинцэмийн Чулуун хүүгийн Гиндэн сономын одоо урдан халзан тайлаг одоо тэр өнгөн дээр одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За араас 124 дугаартай тэр лолоо дээр бодоход зэрэг Жинсийн Төмөр хотын Даваацрынгийн одоо хурдан тайлаг бол одоо энэ улаан говцтой уралдаанд унтсан одоо хурдан тайлаг одоо өнөөдрийн баян наадам хурдан тайлагны уралдааны өнгөн дээр одоо гараад ирсэн байгаа. 6-7-гийн бүрэн дээр одоо гараад ирсэн байна. За ингээд Даваа хүүгийн Бямцрынгийн одоо хурдан хүүг тайлаг одоо гараад ирсэн байна. 42 дугаартай уралдааны замд мордсон тайлаг. За Баян хонгорын аймгийн Шинжинцэм аймгийн алдартай яаж Сосрын Пандигийн одоо хурдан тайлаг. За энэ 2 дугаартай уралдааны замд одоо мордсон тайлаг одоо гарч ирсэн байна. Цаатал дээр нь Нацаг дэржийн Том дэржийн шуурхай халзан 7-8-ийн бүрэн дээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд өнгөний 5 тайлаг бол өнөөдөр Баян хонгорын аймгийн Шинжинцэм зохион болгож байгаа 2025 оны за алдартнуудын наадмын хурдан тайлагны уралдааны хөтлөөд явсан Батагийн Мэлжинийн жигүүр бар нааталт нь одоо уршилж байна. Цаатал дээр нь шуурхай халзан явж байгаа шиг байна. Баян хонгорын аймгийн Шинжинцэм сумын алдарт яаж Эрдэнэтийн Том дэржийн шуурхай халзан гэж аргагүй одоо тодорсон 2 тайлаг одоо хамтдаа уршилж байгаа шиг шүү үзэгчтэй. Жигүүр шуурхай халзан 2 одоо араас зүтгээтэй одоо уршилж байгаа. Үзүүрийн тайлаг дээр ороод ирж магадaltaй 2 тайлаг даа. За эхний 5 тайлаг тасарсан. Эхний 5 тайлаг бол тасарсан одоо явж байгаа шүү үзэгчтэй. 42 дугаартай уралдааны замдсан Даваахүүгийн Бямцрынгийн тайлаг 2 дээр хамгийн цаатлын энэ тайлаг 34 дугаартай уралдааны замд одоо мордсон. Урд насангийн Инкваторын тайлагны цаатал дээр 42 дугаартай уралдааны замдсан Баян хонгорын Шинжинцэм яаж Даваахүүгийн Бямцрынгийн одоо урдан тайлаг явж байгаа. За Нацаг дэржийн Эрдэнэтийн Нацаг дэржийн тайлаг 3 дээр явж байгаа. За ингээд одоо энэ 3 тайлаг бол өнөөдрийн баян наадмын хурдан тайлагны уралдааны хөтөлсөн байгаа бол за 4 дээр чинь Баатрин баяр сайхны тайлаг, Баян хонгорын аймгийн Шинжинцэм байж Баатрин баяр сайхны тайлаг 5 дээр Буугийн Лавсрын алдартын тайлаг гэсэн. За ингээд эхний 5 тайлаг бол одоо тасарсан. Барай бол төгөж байгаа арай болоогүй үстэй. Араас юу ирж гэнэ үү? Янзын тасарсан. Хол тасарсан үед нар. За энэ 2 тайлагны хооронд бол одоо галдаахаа уралдаан гарч байна шүү. За Нацаг дэржийн тайлаг цаалтаа Эрдэнэтийн Нацаг дэржийн тайлаг бол одоо цаалтаа одоо уршуулад байгаа. За жоохон наашаал яваад байна да. Барай бол одоо жоохон цаашаад орох гээд байгаа. Эндээс нэг 500 м за үлдсэн байгаа даа. Хүүхдүүд цаатаар. За энэ одоо барайнаас бүр наашаа яваад ах юм. За одоо хүүхдүүд харлаа даа. За барайныхаа үзүүр дээр хэрхэн шийдэх түүнийг одоо бүгд харъя. За Эрдэнэтийн Нацаг дэржийн хүүхдүүд цаашаа дарсан. Яваа. Яа дагаа шүү, дагаад орно шүү. Машина унтраахгүй шүү. За ингээд яваастаа наач хичээд байгаа шүү дээ. За Нацаг дэржийн тайлаг төрүүлээ үзэгчтэй. Эрдэнэтийн Нацаг дэржийн тайлаг төрүүлж. За Бямцрынгийн тайлаг аман үзэнд одоо хурдлаа. Бямцрынгийн тайлаг аман үзэнд одоо хурдлсан. 34 дугаартай уралдааны замдсан урд насангийн Инкваторын тайлаг 3 удаа хурдлаа үзэгчтэй. 3 удаа хурдлаа. Машина унтраахгүй шүү. За 3 удаа хурдлаа. За эхний 3 тайлаг бол ингээд одоо орсоо. За 4-5-ийн тайлыг одоо бүгдээр харна. За шимтэйхэн уралдаан гарлаа да. Буугийн Лавсрынгийн одоо урдан тайлаг одоо орж иж байна. За 5 дээр Буугийн Лавсрынгийн одоо хурдан хөх тайлаг бол аргийн 5-д одоо хордолж шүү үзэгчтэй. Баатрин баяр сайхны одоо хурдан тайлаг 4-өөр одоо хордоллаа. Цэдэрж тайлаг төрүүлээ баяр хүргэё. Баярлалаа. За хэм ордлоолнда баярлалаа. За ер нь хурданда таалагныханд хоёр бол. За энэ намраас хойш уралдаад 4 төрөө авлаа. За миний хөтөлөг энэ жил 2 уралдаж 2 орлоо. Дээрээ уралдаанд 3-аар өнөөдөр 2-аар орлоо. Нэг шилбэндээ 5 уралдаа 3-аар гэж улсын бүс 4-аар болсон. Доо гой бүст. За тэгээ наадмын жоохон хүмүүс таанд шүү. За ах төстэй манайх ах төстэй одоо баярлж байна л гэж хэлээ. Тайлаг сайхан уралдаж тайлагны уралдаанд 4-лөө баяр хүргэё. Баярлалаа. За тайлагныханд хоёр. Миний тайлаг Томбоо наадсан маань хөтөмөний тэл байгаа маа. За өмнөх амжилтууд авсан. Багсаг наадамд хэдэд орсон. Тайлаг сайхан тавлаа баяр хүргэё. За баярлалаа.
аавынхаа нэрмжтэй наадамд тайлгаа хэрэгдүүлсэндээ баяртай байна. Тайлгны уралдаан таны ботгон дамгахтай 4 тайлг уралж байгаа шиг харагдаж байна. Тэгж байна. Миний 66-т удалж эхэлж байна да. За тэгээд наадмаас тэглээ. Оо сайхан болж байна. Аавынхаа нэрмжтэй наадмыг ах トゥ зээ бүх ах トゥ нартай бүгдээрээ нийлж илээ наадам сайхан боллоо. Бүгд нэрүүлэнхийг хүсье. За Баянгар аймгийн Шинжин сум зохион байгуулагдсан Арднагийн Буухуу агсны нэрмжит Тэмээний баяр наадмын за тайлагны уралдаанд төрүүлж харагдсан тайлагнуудын шагналыг гардуулж эзэн хүмүүст нь баяр хүргэж байна. Төрүүлсэн тэмээг өсвөрийн тэмээгээр одоо байлсан байгаа. За амын үзэнд одоо хурдсан тэмээг 800 мянган төгрөг, харгийн 3 tudаа хурдсан тэмээг 600 мянган төгрөг, харгийн 4 tudаа хурдсан тэмээг 400 мянган төгрөг, харгийн 5 tudаа хурдсан тэмээг 300 мянган төгрөг өргөмжлөл медалаар шагнаж урамшуулсан юм аа. За ингээд баяр наадмын зохион байгуулагчдын зүгээс болон Арднагийн Буухуу агсны үр хүүхдүүдийн төлөөллүүд Тэмээний баяр наадмын тань шагналыг гардуулан өгч баяр хүргэж байна. Энэ сайхан ахын дүүсийн зохион байгуулж байгаа наадам өргөн дэлгэр болж байна. Баяр наадам сэтгэлээ Оо баяр наадам их сайхан болж байна өнөөдөр. Бид нэр аавынхаа нэрмжит наадмыг хийглээ. Сэтгэл их өндөр байна. Манай одоо 10 хүүхэд төрүүлж өсгсөн би 9 дэх хүүхэд нэ байгаа мó. Эний өөрийн амжилт бол 16 онд Монгол улсын авраг малчин цолгорцсон. 22 онд хүнд профессор болсон. Мал аж ахуйг бол одоо 30 гаруй жил дагнаж хариулж байна да. Багасаа л одоо малдаар өссөн. Ийм л хүн байгаа юм би. За тэгээд аргагүй сайхан наадам аавынхаа нэрийг дурсгасан наадам өргөн дэлгэр боллоо тий. Тэгээд одоо оролцсон хүмүүстэй хамтран зохион байгуулсан ах トゥ нарт хандаж өгч хэлээ. За ах トゥ нартаа бол одоо хандаж хэлэхэд аавын нэр одоо бүр биднээсийг байхан байтал одоо байхгүй болтон дагаж явдаг аав бол. Тэгээд аавынхаа нэрмжтийн сайхан наадам зохион байгуул ах トゥ нартаа баярлалаа. Хурдан зүгүүлсэн уяач нар бүх ирсэн түмэндээ баярлалаа. Үнтэй сайхан үлжээрэй гэж л одоо ерөөй доо. За эрхэм хүндэт үзэгчдээ Баянгар аймгийн Шинжин сум зохион болгож байгаа Алдарт 2025 оны Алдартнуудын баяр наадмын хурдан торгоны уралдаанд бүрдэх хурдан дормнууд гарааны 6 дээрээс эргэж байгаа торгон мөчийг харж байна. Хамгийн ар дээр энэ 24 дугаартай Алдарт дор манай зурлаачийн дорнууд харагдаж байна. За энэ Батуйгийн хөх торм гэж шүү. Батуйгийн хөх торм гарч ирсэн байгаа харагдаж байна. Тэр дунд нэг хөөрхөн алаг торм одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. Баярагийн марвын одоо хурдан алаг торм байна. За аймаг алдартай шарвын жигжид цэрэнгийн одоо хурдан тормоос одоо үзүүр дээр одоо гарч ирсэн марж байна. За манайд одоо жугаачлаараа үзүүрийн тормон дээр очиорой. За тэр нэг хаврхан алаг торм байгаа үз. Баянгар аймгийн Шинжин сумын уяач Баярагийн марвын одоо хурдан алаг торм одоо гарч ирсэн. 34 дугаартай хурдан тормол одоо Баянгар аймгийн Шинжин сумын уяач Нанжидын амин шар гэдэг торм. За энэ бөөн тормын яг ар дээр энэ хийн дээр улаан гуцтай өгöd унтсан торм бол одоо гараад ирсэн харагдаж байна. Нанжидын амин шар гэдэг торм одоо гарч ирсэн байгаа. За ингээд одоо хөнгөн дээр Баянгар аймгийн Шинжин сумын уяач Бэлгөө очрын дорм одоо хурдан тормны уралдааны өнгөн дээр одоо гарч ирсэн ба харагдаж байна. Цаатал дээр нь Эрдэнэтийн лам дөржин, нацаг дөржин дорм уу. За 28 дугаартай хурдан тормоос үзүүр дээр одоо гарч ирсэн. За энэ одоо Баянгар аймгийн Шинжин сумын жигжид цэрэнгийн бэгзийн яруу хөрөнгө гэдэг торм энэ намрын одоо спортсод уралдаануудад 3 дөрүүлээд байгаа хурдан торм бол одоо цаатлаар одоо гарч ирсэн ба харагдаж байна үзэгчтэй. 28 дугаартай уралдааны эдэмсэн. За цаатал дээр нь Эрдэнэтийн лам дөржин хөрөнгө торм бол одоо дөрвийн бүрэн дээр одоо гарч ирсэн ба харагдаж байна. За ингээд энэ дөрвөн торм бол Баянгар аймгийн Шинжин сум зохион болгож байгаа 2025 оны за Алдартнуудын наадмын хурдан тормны уралдааныг хөтөлсөн байгаа. Аймгийн Шинжин сумын уяач Нанжидын амин шар гэдэг тормыг одоо манай зурлаач та бүхэндээ одоо харуулж байна. Цаатал дээр 11 дугаартай Баянгар аймгийн Шинжин сумын Батулгын одоо хурдан торм бол одоо тэр харт торм одоо оршиж байгаа. За 4-дөр 28 дугаартай уралдааны замдэрсэн өнөөдөр одоо уралсан болгонд харигд төрүүлээд байгаа Баянгар аймгийн Шинжин сумын жигжид цэрэнгийн бэгзийн яруу хөрөнгө гэдэг торм байгаа. За ингээд хурдан тормны уралдааны өнгөн дээр 124 дугаартай тормод өтөлдсөн байгаа. Баянгар аймгийн Шинжин сумын уяач Бэлгөө очрын одоо хурдан тормод өнөөдрийн баяр наадмын хурдан тормны уралдааныг одоо хөтөлсөн одоо оршиж байгаа шүү гэдэг та бүхэнд хэлье. За ингээд бидгүн та бүхэндээ Баянгар аймгийн Шинжин сум зохион болгож Алдартнуудын баяр наадмын хурдан тормны уралдаан гэж байгаа. За ари 2 тормыг харуулаарай. 124 дугаартай уралдаанд үлдсэн Бэлгөө очрын торм хөтөлсөн. За ингээд 5 торм бол утсан. Төвний арал дээр ингээд 2-7 торм бол одоо гараад ирсэн байгаа. За энэ 34 дугаартай Нанжидын амин шар гэдэг торм одоо оршиж байгаа. Түүний цаатлаар алга хувцастай өгöd унтсан торм бол одоо Баянгар аймгийн Шинжин сумын уяач Амгаланбаатарын эрх хоёрын жиргээ бүр гэдэг торм өнөөдөр одоо бас энэ Сумар нутгийн чанартай наадамд бас их дээгүүр сайхан урдалж байна гэж дуулдаж байсан торм бол одоо гараад ирсэн одоо оршиж байгаа шүү. За ингээд одоо эхний 7 торм одоо хурдан тормны уралдааныг хөтөлсөн. За Буагсны үр хүүхдүүд ажлынэр одоо зохион байгуулж байгаа энэ сайхан баяр наадмын хурдан тормны уралдааныг одоо хөтөлж урж байна. Өнөөдөр одоо хурдан тормны уралдаанд бол одоо
хурдан тэмээний уралдаанд хурдан ат тайлаг тором гэсэн одоо бас 3 насны тэмээ бас тоосоо өргөж одоо уралдаж байгаа. За торомнууд бол үнэхээр хурдан байгаа юм байна. Хамгийн наадлаараа 124 дугаартай Баянграмгийн Шинжлэсэн байж бэлгөө очрын одоо хурдан тором цаал дээр нь 66 дугаартай Баянграмгийн Шинжлэсэн байж Эрдэнэтийн Ламдаржийн одоо хурдан тором 111 дугаартай Баянграмгийн Шинжлэсэн байж Батболгийн одоо хурдан тором Баянграмгийн Шинжлэсэн байж Чигжисрэнгийн бигцийн одоо хурдан яруу хөрөн гэдэг тором одоо яг энэ бөөн тормны ард дээр яг одоо тэр цэнгэр комбинзэд өгдөнцөн яг одоо ингээд одоо яг ард дээр дараатаа одоо яваад байгаа. За тэр ягаан комбинзэд өгдийн за энэ Баянграмгийн Шинжлэсэн байж Даштондгийн халтар тором мөн баха жижигхэн халтар тором Баянграмгийн Шинжлэсэн байж Даштондгийн халтар торомтой адилхан тором одоо яваад байна. За номергүй тором бол явж байгаа байна. Даштондгийн номер нь одоо цаалтаа яваад байгаа юм байна. За ингээд энэ 7 тором одоо нэгнээсээ салахгүй юм даа. За энэ өнгөн дээр дахиад энэ хар дээлтэй өгöd унтсан ягаан тором одоо орж ирлээ. Энэ Баянграмгийн Шинжлэсэн байгуул Өмнөгийн 3 дэсмийн ариатай. За Шовын Ямсрангийн одоо дүү ягаан гэдэг тором орж иж байна да. Саяхан одоо энэ Баянграмгийн Шинжлэсэн залдартуудын наадамд одоо айрагдчихад амуу үзүүчээд явсан тором шүү. Өнөөдрийн Баян наадмад орж байна. За үзүүрийн 3 тором дасрах нэ 7 9 тормноос одоо сугарч гараад үзүүрийн тормнуудын хооронд одоо үзүүчтэй сайхан 3 тормны хооронд үзүүчтэй сайхан урдаан гархан дэ үзэгчтэй. За ингээд дасарлаа. Ер нь бол ард дээр 6 тором одоо оршиж байгаа юм. За хамт явж шүү. За ингээд бариуд одоо орцсон шүү. Бариуд одоо орцсон. Ягаан наарлаа Шовын Ямсрын дүү ягаан тором байгаа явж байгаа. За цаатал дээр нь бэлгөө очрын одоо тором бэлгөө очрын тором одоо явж байгаа. За яг зурхаа дээр яаж явахыг одоо бүгдээ харъя. За ингээд за дүү ягаан наатлаар зүтгэсэн. За дүү ягаан орлоо. Бэлгөө очрын тором одоо орж ирлээ. Ламдаржийн тором 3 торлоо. Ламдаржийн тором 3 торлоо. За наатлаар цаатлаар 133 дугаартай тором орсон шүү. Марвын адаг тором одоо 133 дугаартай Чойжсрэнгийн халтар тором одоо орж ирсэн. 11 дугаартай уралдааны зэмсэн Батболгийн хөрөн тором одоо орж ирсэн. Баянграмгийн Шинжлэсэн байж бигзээ за тором одоо орж иж байна үзэгчтэй. Яруу хөрөн гэдэг тором бол одоо энд орж иж харагдаж байна шүү. За тэгээд үзүүр дээрээ төрүүгээ шийдсэн одоо сонирхолтой уралдаан гарлаа шүү үзэгчтэй. За арын тормнууд одоо орж иж байна. За ар дээр 9 дугаартай уралдааны замд одоо марцсан. Дансргийн алзан тором одоо орж иж байна. За ингээд та бүхэндээ Баянграмгийн Шинжлэсэн зохион байгуулагдаж байгаа 2025 оны Алдартнуудын Баян наадмын хурдан тормны уралдаанд хүргэлээ. За энэ Нанжидын одоо Амин шар гэдэг тором одоо орж иж байна. За та бүхэндээ баярлалаа. Сайхан төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа сайхан төрүүлээ. За сайхан амжилтаас нь хөгшил удмаас нь. За энэ ягаан тором дүү ягаан чи энэ ирээдүйн хурдч 11-оор орчоод. Тэгээд наа нэг вацад уралдаанд гурвлаад Сайхны төрүүлсэн үү? саяхан 3 цэстээр орчсныг төрүүлчихэд энэ дээр дахиад 2 цэст төрөг авлаа. Наадам хийж байгаа хүмүүс. Одоо наадам хийж байгаа хөх ховгийн ахын дүүс манай нутаг нэгийнхэнд маш баярлалаа. Сайхан наадам зохион байгуулж сайхан хийж байна. Энэ зохион байгуулалттай нар хурд төгсөрсөн сайхан болж байна. Энийг та бүхэнд өнөөдрийн баярын мэндийг өргөн төшөөлье. За тором сайхан хайрагтлаа баяр хүргэе. За баярлалаа. За торомныхаа тухай яриад өөрийгөө сайхан тайлбар. За би Баянграмгийн Шинжлэсэн уяач бэлгөөчр гэдэг. Тором маань Баянграмгийн Шинжлэсэн сумын алдарт уяач Баттагсахын маань батхан нэмээ байгаамаа. Ахын Баттагсахын ягаан нэмээгээд хурдан нэмээ байсан. Бидний батхан нэмээ манай нагцх байгаа бэлгэн төгссөн. Тором сайхан уралдаж гурвлаа баяр хүргэе. За баярлалаа. За торомныхаа тухай яриад. Энэ жил хийдэг уралдаа. Энэ жилийн 7 дахь уралдаа. За өөрийгөө сайхан тайлбарлахгүй тийм. Намайг Эрдэнэтийн ламд орж ирдэг. Энэ жил ирээдүйн уралдад очиж 14-оор орсон. Тэгээд Боцотын наадмад 2 төрүүлсэн. Цэстэн дандаа харагдсан. Тором сайхан дөрвөлөө баяр хүргэе. Баярлалаа. За торомныхаа тухай яриад өөрийгөө сайхан тайлбарлаа. Нэг батэр залуу яж батэрийг лав гэдэг. Манай торомны ботхон дэмэ. Энэ жил нэг 6 уралдаж 4 орж. Тором сайхан уралдаж лавлаа баяр хүргэе. Баярлалаа. За торомныхаа тухай яриулээ. Энэ манай тором энэ манай нэг нагцын талын цаг удрах гэдэг хүний ботхон тийм ээ. Би уйж хордлуулж байгаа. Аргийн тавар орсон сайхан баяртай. За үзүүр дээрээ төрүүгээ шийдсэн хурдан тормны уралдаан
ганган сайхан болж өндөрлөө. За ингээд тормны уралдаанд төрүүж яригдсан тормнуудын бай шигнэлийг одоо гардуулж байна. За ингээд тормны уралдаанд төрүүлсэн тормыг торм тэмээгээр одоо байлсан. За хамуу үзэнд одоо орлсон тормыг 700 сая төгрөгөөр, айргийн 3-ыг 500 сая төгрөгөөр, айргийн 4 тууд орлсон тормыг 400 сая төгрөгөөр, айргийн 5 тууд орлсон тормыг 300 сая төгрөг хөрөмшил медалаар шагнаж байна. За мөн одоо энэ Баяр наадмын 3 насны тэмээнд одоо шамжилттай уралдаж 6-аас 10 туудаа хурдсан тэмээнүүдийг одоо барьж одоо байж шагнасан гэдгийг та бүхэндээ дуулахад таатай байна. За ингээд тормны уралдаанд төрүүлж яригдсан тормнуудын баяшиглыг гардуулан өгч эзэн хүмүүс нь дараа дараагийн уралдаан наадамд нь амжилт хүслээ. Ахтаа олныхоо зохион байгуулж байгаа Баяр наадам хүндэтгэлийн арга хэмжээнд дээр бас сайхан зорж ирээд оролцож байна. Тэгээ сэтгэлээ басгаарай. Энэ ах дүүнэрийнхээ энэ ахыхаа энэ арга хэмжээнд ирж оролцож байгаадаа баяртай байна. Хүүхдүүд маш сайхан зохион байгуулж бас бид нэр ирж оролцлоо. Баяртай байна. Энэ айлын одоо энэ хөхийнхний уург удмын төрөл аавынх нь буу хүүгийч хүний хамаатан төрлийн садан байна. За тэгээд ахтаа манай ээжийн хамаатан ээжийн талын хамаатангууд эднэр. Эднэртэй баярлаж байна. Ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсан. За Баянгар аймгийн Шинжин сумын Авраг малчин Арднагийн буу хүүгийн нэрэмжид за Тэмээний Баяр наадам хамжилтаа явагдаж өндөрсөн байгаа. За харин үүний дараагаар хүндэтгэлийн үйл ажиллагаанууд Баянгар аймгийн Шинжин сумын соёлын төвд одоо зохион байгуулагдсан маа. За тухайлбал одоо хүндэтгэлийн хөлийн авалтай арга хэмжээ зохион байгуулагдаж за зохион байгуулагчдын зүгээс сум орон нутгийнхаа одоо авраг малчдын төрөл төрөсөд за өр хүүхдүүд болон за сумын удирдлагууд, төрийн байгууллагууд гээд олон хүмүүсийг энэхүү арга хэмжээнд хорин залсан байлаа. За мөн одоо бөөхөө агсны за аж өр хүүхдүүдийн одоо авьяаслаг хүмүүсийн урлагийн тоглолт соёлын төвд одоо зохион байгуулагдсан байгаа. За ингээд энэ үеэр олон сайхан одоо хүндэтгэлийн үйл ажиллагаа явагдсан байгаа. За ингээд өнөөдрийн Баяр наадмыг зохион байгуулагч Монгол улсын шилдэг сумдуудын нэг Шинжин сумаас төрөн гарсан Авраг малчин Арднагийн буу хүүгийн өр хүүхдүүдийн зүгээс за энэ утгаас төрөн гарсан Монгол улсын авраг малчдын өр хүүхдүүд хойч ирээдүй за төрөл төрөсөдний хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйлийг гардуулан өгсөн. За тухайлбал энэ утгаас төрөн гарсан улсын авраг малчдаа за тухайн нутаг орондоо бас улсын авраг малчин цол хүртэж байсан тэр сайхан нутаг орных нь дээр одоо өөрийнх нь хөрөг зургийг одоо хийлгэж энэ сайхан одоо хүндэтгэлийн зүйлийг одоо гардуулсан юм аа. За тухайлбал бүгд найрамд Монгол улсын авраг малчин Галдан, бүгд найрамд Монгол улсын авраг малчин Гомб, улсын авраг малчин Хорол, Ган төмөр, бүгд найрамдах Монгол ард улсын залуу авраг малчин Сүхбат, Монгол улсын авраг малчин Халдар Туяаш, Бямсүрэн, за эмнэлэг сургуулийн спортын мастер Батхуйг, Батанарт за өөрсдийнх нь одоо улсын авраг уяаж мастер болсон нутгуудын зураг дээр за хөргийг нь одоо гаргаж за ингээд хүндэтгэлийн зүйлийг гардуулсан сайхан одоо үйл ажиллагаа гэж зохион байгуулагдсан гэдгийг хэлэхэд таатай байна. За энэ үеэр мөн одоо бас энэ Баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс Баяр наадмыг дэмжин ажилласан Баянгар аймгийн Шинжин сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар мөн одоо бас төрийн байгууллагууд болох сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг гэдэг одоо бас байгууллагуудаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууж талархал илэрхийлж байсан юм а. За ингээд одоо олон сайхан хүндэтгэлийн доор тус арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байлаа. Би одоо энэ ураг удмын хамгийн том эгчийнхэн том хүүхэн байгаамаа. Тэгээд энэ ах дүү нартаа маш их баярлж байна. Ийм ураг удмаараа нийлсэн сайхан Баяр наадам тэмдэглэж байгаад маш их баяртай байна. Аавынхаа талаар хин гэдэг хүмүүс байсан тийм ээ. Манай ээжийг буугийн Бавуу гэдэг хүн байсан. Хамгийн том хүүхэн. Тэгээ бас өөрийнх нь одоо манай буурлаавын эгчт нь өргөгдөж байсан юм байна. Манай ээж. Тэгээд яг юу болохоор зэрэг овг нь болохоор зэрэг ширчингийн гэж явдал. За тэгээд ах トゥ нартаа сайхан ирүүлээг хэлэхгүй та. Бүгдээрэнд нь ирүүлэнх сайхан бүхний хүсэн өрөөё. Бүгдээрэнд нь баярлж явдаг шүү гэж хэлье. За Баянгар аймгийн Шинжин сумын Авраг малчин Арднагийн буу хүүгийн нэрэмжид Тэмээний Баяр наадмын хүндэтгэлийн үйл ажиллагаанууд үргэлжлэн одоо шатраатаар зохион байгуулагдаж байлаа. За ингээд энэ үеэр төрийн байгууллагууд өнөөдрийн Баяр наадмыг зохион байгуулагч нарт бас хүндэтгэл үзүүлсэн. Ингээд аавынхаа нэрэмжит наадмыг анх санааж зохион байгуулсан. За хамгийн одоо бага хотгон дүү аймгийн Алдар Туяач, аймгийн Авраг малчин буу хүүгийн лавсранд одоо бас эдгээр зүйл хүндэтгэлүүдийг за төрийн байгууллагуудын зүгээс одоо гардуулан өгч байсан гэж хэлэхэд таатай байна. За түүнчлэн за
энэ тус арга хэмжээ явуулсны дараагаар за бүхүү агсны үр хойж үеийн одоо олон сайхан авьяаслаг хүмүүсийн урлагийн тоглолтууд за энэ одоо арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүсийн сонорыг мялааж байлаа.
Ураг удмын одоо ачи зэнэр одоо төлөөлөл байгаа. Тэгээд сайхан ураг удмын талаар аавж байгаа талаар ярихгүй тий. За тий одоо энэ манай сумын аваргуудын нэрмж тийм сайхан наадам улам жил болгон зохион байгуулагдаж явагддаг. Тэгээд энэ жил манай ээжийн буюу Арднагийн бүү гэдэг хүний нэрмжил болгон энэ наадмыг зохион байгуулж байна. Тэгээд миний ээж Арднагийн бүү гэдэг хүн маань ихээс аруулаа. За миний ээж хамгийн том хүүхэд нь. За ээж маань Цэнчвэн Шаргал гэдэг хүнтэй суугаад бид хүн бас ихээс аруулаа. Тэгээд одоо би айлын хамгийн бага хүүхэд нь байна. Тэгээд бид хүн бас ураг удмаар ач зээгээр нийлж сайхан өндөр өтгөн наадам зохион байгуулж наадам маань сайхан зохион өндөр ачаал бүгдэлтэй өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдлаа. За тэний хувьд одоо энэ Баянгор аймгийн Шинжлэх сумын Тэмээсэл уралдааны холбооны тэргүүнийг хийдэг. Энэ ч утгаараа одоо ураг удмынхаа наадмын Тэмээний уралдаанаас гардан зохион байгууллаа. Газар хурд суусан сайхан наадам уралдаан боллоо. Уралдааны сэтгэл тий. Уралдаан маш сайхан өргөн дэлгэр боллоо. Маргаангүй сайхан өндөр өтгөн сайхан уралдаан болж өндөрлөлөө. Ирж одоо оролцсон уяач та. За одоо тэгээ нийт газараас ирж уралдсан уяач та цааш-цааштийнх нь уралдаанд нь өшөөлөө өндрөөс өндөр амжилтыг хүсье. За тэгээ ах トゥ олондоо сайхан ирүүлэг хэлэхгүй тий. Өдрөөр өдөлж сас сараар сайжирч жилээр жигдэж он ондоо дэлгэрч олон үеэрээ жаргаж яваарай гэж хүсье ах トゥ нартаа. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид хүн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээ. За Баянгор аймгийн Шинжлэх сум асуудаа бэлтгэн хүргэж өндөрлөж байна. За Монгол улсын шилдэг сумдуудын нэг Залааж эстийн цагаан имааныхаа үйлдвэр ухсаагаараа улсдан алдартай тус нутагт одоо зохион байгуулагдсан. За Шинжлэх сумын авраг малчин Арднагийн Буух багсны нэрмжид баяр наадмаас нэвтрүүлэг бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан. За түүний хөр хүүхдүүд ач зээ нар наадмыг зохион байгуулагч нартай талархал дэвшүүлээ. Ингээ Шинжлэх сумынхаа нийт нутгийн ард иргэд хэрүүлэг саруул сайхан бүхнийг хүсэн гэрэж энэхүү нэвтрүүлгийн жаргаж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.